Эрхэм сонсогч та бүхэн яр утгын мөнгөн биерэг түшин гүнзгий санааны алтан бэхинд нээлж ертөнц ахуйн гоо сайхныг дуулан оюуныг дитгэгч уран үгийн дарахжуул дорн эртний ариусэл хийгээд яруусал домог үнэний нээлэх хагцах уулзуур үнэн ёс тэнгэрийн санаа гимгэрдэн өгүүлэн дуулагч худагтын нутгийн авьяаснуудын бүтээлээс бүрдсэн нутгийн чимээ цамгоос сонсож байна. Монголын зохиолчдын эвлийн шагналд гэмблийн цэдэвдэрч аянга буусан газар. Тэр зун одоож сэтгэлээс гараагүй. Гэрэл зургийн хальсанд буусан шиг хэвээр байна. Цагийн аясыг дагаж миний багад хөдөөх нутагт хөл нүцгэн тавхаагаа гэлзуулсан өмднийхөн урд шуумгийг өвдгөө хүртэл шуусан бов бор хүүхдүүд шилбүүрэн морь унаж давхитгсан. Бороо ногоо элбэг дэлбэг ямар сайхан байсан гэ. Дэнжи дэвсэг талаг хүндэд саглаг өдгөн таан хүмүүл багсарч ногооны униар тунардагсан. Хотгорын тойрон бүрдэнд сая орсон борооны ус нуур догтож ёс тойл хотоовл ногоо хон ховл ус тийм зум болсонс. Дэнжи дэвсэг бүрд шахуу олон игнэ цагаан гэр уяа дүүрэн морд ялаархан. Айл бүрийн дээвэрд дэлгэц дүүрэн аарвал түүнд савсаг элэ шунан эргэлдэн. Ээж савраа хойшлонд хавчуулж сэргийлнэ. Хурганы хашаанаас нойтон шив хүнэртэн. Гэрийн зүудэрт банхар хаяа хамар амар нь оролцсон ялаа шумуулд игдүүцэн чихээ дэлбэг хөдөлгөн. Гэрийн баруун өмнө саяхан шүүсэн ардснаас шар ус ганц нэгээр туслана. Шавар зуухан дээр тогоо бүрхээр угсраатай. Адуу нуур руу эргэн ирэхэд цэлхэг ергөх хөгшин гүний хажууд хөөхөн унаг чавхтана. Отгон оргодол бэдэхэд гадаа барилдахад санзай хэмээх манай айлын өндөр хөхөвгөн. Задарсан залгинууд ажила алдаад хувцас авраад тэр хурга ихтэйгээ нээлгэн. Аюу нацаг очиргүй гэж зандарна. Хурга нэг газар тогтож байснаа гэнэд зочин дэргийн давхиж эрэгт тулан очсноо ишигнүүд нь цогчж мухар дүнжин долгоогоор мөргөлдөн наадна. Ходоодон хөвгөх унаг даалдорм гүнзгий бяцхан нуурын голд магнадан сарта ижил хоёр морь BBC-ийн дэлийг үнэрлэн хаяа сүүл хөдөлгөж бас толгоо хайлан ханьсан зогсон. Энэ бүх байгалийн сайханд сэтгэл автан зогсдол дэрэмгих 17-8 орчим насны нилээд бодяд биетэй хараху баккал гутлан пад хийлгэн аргатай аргалаа үүрсээр ирлээ. Дэрэм насан очроо чи надад шангийн өгөөрэй. Чихэнд чинь чихэр шиг үгэлээ. Дэрмаха юуг зүгээр илчгэлдээ. Чи надад заавал хувнаас өгөөрэй заа юу. Өгнө. Атга дөр өгнө. За хэлчихэлдээ. Хийрсэн бэ? Тэр бол нууц. Тэгтэл тэнгэр бүрхэн нүргэлж одоо л бороо асхнуудаа гэж бодтол өвсөн толгоо ганхамгүй намгүй болно. За манад хин ирдэг вүлээ? Бодоод олсонгүй. Аянга баран үлсийг цуучин тас хийж бороо царин орж эхлэх шинж үзүүллээ. Хурга ишгэн хомжихөн гаднаа авчиртал ээж өрхөө санд мэд татаж байна. Отгон оргодол хоёр хурга хашилцав. Инэ дэж тэр хоёр эрээн цаастаа жихрээ үзүүлэн гайхуулахад баруун дэнжиг дуутай бороо нөмрөн орж ирлээ. Бэ нүцгэн борооны усан шилбүрдүүлэн гэрт сандран орж очтол хөөй насан очир ийм том хүү болоо юу. За нашир их чинь үнсээ. Гэв. Гэрийн хаалга онгорхоо боловч гэрэлгэгээ бүдэг бадаг. Өнөө хотын игч гэж миний тархинд гэлба адил зурсхийн буула. Дуудсан игч рүү хайртвал "Гүэр ийм том ир болох гэж
хэмээн намайг хөөргөв. Тэр ихчээс ээжин шиг сүү сайлын үнэр биш нэг тансаг сонин үнэр ханхална. Чимэг баяра, миний охин энэ хөдөөний бор дүүтэйгээ зологдоо гэж хэн нэгэнд хэлв. Үүдэр ногоон гэрэл нэлсхийж тэнгэр тасхийн дуурав. Тэр гэрэлд би баруун орон дээр ягаан эрээн ховцтой нүцгэн шахуу шилбэтэй миний л үеийн охин сууж байгааг харав. Энэ бүтэд эгчийн охин байх нэ гэсэн бодол зурсгэв. Аянганы дунд зочирсан намайг тэр охин өөрөө ч бас зочсноо мэдэхгүй шоолсхийн суулаа. Би очиж зологсонгүй. Тэр ч намайг нааш иргэсэнгүй. Гэрд хүмүүс хоорондоо ярилцаад бидний зологсон эсгийг анзаарсангүй өнгөрөв. Харин дуутай борооны дараа бид аянга буусан газрыг үзэхэд гол хэсэгт нь эгц доошоо гадаслан буусан гүнзгий нүх хоёр тишээ гурвалжлан зураас цуучин татсан ийм нэгэн сонин тогтоц үлснийг олж харлаа. Хотын эгчийн охин надаас 2-3 ихжээжээ. Төвний үсэн тайрмал, хот газар удаан суурьшсан дааж тэрв, нүүрэн цав цагаа. Түүнтэй хоргодол отгон бэдгуур тоглохыг хүсвч тэр тэгтлээ тоохгүй янз зүйлнэ. Тэр өдөр бүхэн шахуу өөр өнгөтэй арай жилийн дүг имээр огтор хувцсан. Бидний цэцгэн дундуур хөөж явдаг ирвэхээ шиг санагдаж түүнийг бэдгэд улам нь шохорхон. 10 хонсны дараа намайг хурганд явж байтал өнөөхө дэрэм хурж ирээд "Чи жилдээ чигрээсээ надад шагнаагүй шүү дээ. Дэрмаха дараа л өгөлдөө. Нэгэн дэрчгээд дахиад буцах гэж байгаа зоч чинь дахиж юу л чамд өгөхвдээ. За тэр ч яг уу. Чи харин ходоодон хөвийг очиж өнгөө. Ходоодон хөвд нэг хөөхөн цоогоор амтан хөвж явна. Түүний дуун ангир шиг ялдам сайхан, зүс нь эрвэхэ шиг соддон сонин. Бас нүд нь ботгоных шиг тунгалаг хар. Би намтныг барьж авахгүй ч хичнээн бодлооч гэсэн ёрч чадсангүй. Хүсэл минь гүйцэхгүй. Тэр мод холын сэрүүн орондоо нисээд явчихна да. Би яа нилээ. Магадгүй Гандирсын Цагаанбаатар хоттой явчих нь байх. Йоо, тэр чинь тэгээд хотын амт юм уу? Би хотын хэл гэж бодох юм. Чи яваад тэр хөөрхөн сонин амтныг нэг харцгаад ирээж байна уугүй юу? Ямар сонин хэрэг вэ? Амтэн гих, ангир шиг дуутай гих, эрвэхэ шиг өнгөтэй. Бас ботгоных шиг хар нүдтэй. Бас тэгээд хот руугаа явчих нь гээд гуних юм. Та тэгээд барьж авах гэж хөөцөлдөв үү? За насан очир минь. Чи юу нэлэн хүн бэ? Цаад хөөрхөн амтэн чинь алга болчих нь. Бошоолж үз. Би түүнийг нэг удаа ч гисэн гартаа барьж тэр ботгоных шиг нүдийг нь харах юмсан. Гүм сонин хэрэгэ. Ямар чадвараа би түүнийг олж үздэг хэрэг. За одоогоо явъя. Тэгээд чадвал танд барьж авчираад өгье. Гэд намайг ухас хийтэл тэр гараас минь татаж зогсоогоод. За чи барих гэж хөөцсөний хэрэггүй. Үргээ чинь. Зүгээр харцгаад ир. Өөрийгөө харуулчих да. Гэлээ. Би их л гайхан ердөө л одоохон түүнийг хармаар санагдав. Ходоодон хөв гэж нэрлэгдэх мөнөөх бяцхан нуурын эрэгдээгүр ургасан сахлаг дэрсний цаанаас гэтэн мүлгэж байгаахад юр ангирын дууч сонсогдсонгүй. Эрвэхэ шиг амтэн ч харагдсангүй. Харин бүхэн шуудаг шиг богино өмдтэй элгэн тус газараа эрээн ямар хаасан нүцгэн эмхтэй усан цэлж нэг ил гарan нэг талд орж ёстой ганц жаргалаа эдэлжээ. Энд чинь хэм бэ? Гэж лавлан харвал хотын эгчийн охин Чимэг баяр байлаа. Би бүр гайхан нөгөө сонин амтэн чухам хаана байгаа юм бол гэж ихэл хичээнгүйлэн харсан боловч надад үзэгдэх юм алгаа. За яах. Тэр махад очиж юу ч алга гэж хэлдэг юм билүү гэж бодлоо. Гэвч энэ нарлаг өдөр хотын эгчийн охинтой ходоодон хөвд усны шуу шиг тоглох юмсан гэж хүслээ. Нэг дээр хүн эр хүндээ заа гэвэл явгүй. Хоёрт манай энэ хөдөөнүүдэгт хамаг биеийн нүцгэн эмэгтэй хүн нуур усанд тэр болгон гэгэн цагаан өдөр ордоггүй учир усанд орох хүслээсээ нийцлээ. Эрчээрээ гүйж ирээд дээр махад юу ч алга. Харин манад ирсэн Чимэг баярл нуурын усанд нүцгэн шахан шумбож байна. Ёстойгоо хэлэх юм аа. Даан чи манай энд хэн нэгэн эмэгтэй хүн эртээрээ хизээж ингэж байгааг болохоор нэг л эвгүй юм шиг.
Нөгөө амтан маань намайг харуул бас нэг өөр болчихдаг сони юм да. За яах вэ? Тэр тэндээ хөвжилвэг. Би өөрийнхөө нүдээр тэр ялдан дуутай инхрийнхэн ботхон хар нүдтэй түүнийг олж авна. Дүүмэн тос өргсөн чинь их баярлаа. Би харин чамаас нэг юм хүсэх гэсэн юм аа. Чи чинь шинэ үсэгт хэр зэрэгсэн билээ? Тэр маха би ер нь аваа шүү. За тэр ч яах вэ? Болгол хэрэг. Уг нь үзэл сурсан ямиг алдаагүй хийжигдэг байвал зүгээрсэн. Гэхдээ чамайг би нэг чухал юмд тус болооч гэж гуйх гэсэн юм. Хамгийн гол нь маш нууц шүү. Чи бид хоёроос өөр хүн энэ талаар мэдэх ёсгүй. Нууц задарвал бид хоёрын хийсэн ажил бүтэхгүй болчихно. Том бүтэхгүй болчихно. Хэмээн давтан хэлээд хөмсг зангидан бодлогошроо. Тэгснэ өтгөн ургасан таанан дээр дээш харан гараа толгооныхоо араар салаавчлан хөгтөнгөрийг харж за бичээрэй. Би таныг их мөрөөддөг боллоо. Сэтгэл гэдэг ийм тавилантай юм уу? Гэвч би танд нэг үг хэлэх гээд өдий болтол чадахгүй явлаа. Хөөш, насан очроо. Ингэж бичвэл болох болов уу? Ямар вэ? Ер нь бичгээ болчих уу? Гэж асууснаа өндийн босож ирээд. Чи сайхан бичээрэй. Бүр нэг гараа гаргаж яваад бичээрэй. Таныг ч би эгшинч мартаж чадахгүй нэ. Хэрв та буцаад явчихвал гэж бодхоос зүрхээр хатгах шиг болох юм. Хөөе, насаг очроо болёо бичгээ бүр болий. Яасан ч бүтшгүй. Тэр гараас цаасыг бараг л булаах нь холгүй шахуу шовдод атан авлаа. Түүнийг базаж үрчилгэн бүр жижиглэн хайсан нь цаасан ширхэг шиг хийсч байлаа. Хөөрхий тэр махыг би ихэд өрөвдлөө. Тэр махын сэтгэл ингэж хямарч байгааг хотын эгчин охин мэдэж байгаа болов. Бид хоёрын хажуугаар 100 цэргээс ирсэн жамбал давхин өнгөрөв. Тэр манай хот айлыг чиглэжээ. Эмээл дээрээ газгай дуухан сууж, дөрөөжийн урд ташуур хөндлөзүүлж яваа нүдэнд зурсхийн харагдав. Тэр орой болтол манаагаас явсангүй. Зуны шөнө бид гэрийн гадаа онтов. Маргааш нь хотын эгч охинтойгоо явчихлаа. Дэрмах арагтаа аргалаа төсчихсэн өжигдрийн бид хоёрын уулздаг газар сууж байлаа. Тэр бодолд дарагдаж зүрхэндээ хүнд ачаа тээсэн юм шиг гонигтай суун. Би нөгөө уйхан дуутай хөөрхөн амтнаа барьж авч чадсангүй. Гэсэн ч түүний минь дүрс төрсөн нутгийн бяцхан бүрдэнд түүний уянгатай дуу нуурын торхон зэгсэн чингэж түүний хөлөөр гიშгсэн нутгийнхаа өвс ургамал чулуу бүгдийг харж хамгаалan түүнийг байна гэж бодох тусам газар ус хүртэл олон өнгөж авахтай болох юм да гэж сулхан хэлв. Бас бороо орох төлөвтэй алсад тэнгэр нүрэглэв. Хотын эгчин ирдэг тэр бороотой өдөр санаанд оров. Дэрмаха хоёул харих удаа. Бид хоёрын харих замд мөнөх аянга буусан газар дайралдав. Дэрмахын баяр баясгалан ёстой л энэ аянгад өнгөлөгдсөн гүн гүнзгий гаваар орсон шиг санагдав.